замын голд хөдөлгөөний зохицуулалт хийж байсан алба хаагчийг мөргөж биед нь халджээ. Энэ оны 1-р сарын 20-ны 18 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу Драмын театрын уулзвар дээр Эргэнбэн Toyota Lexus маркийн тээврийн хэрэгслэр хөдөлгөөнд оролцож байх үедээ уулзварын голд замын хөдөлгөөний зохицуулалтын үүрэг үүсгэж байсан цагдаагийн алба хаагч Эмийг мөргөж гэмтээсэн гэх асуудлыг тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. Өнгөрсөн 2025 онд албан үүргээ гүйцэтгэж байсан 45 алба хаагч биедээ хөнгөн болон хүндөвтөр хүнд зэргийн гэмтэл авсан байна. Үүнээс замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан замын цагдаагийн алба хаагч тархинда хүнд гэмтэл авсан. Хүүтний ирш нэмэгдсэн эдгээр өдрүүдэд гадаа байрлуулж байгаа автомашины цонх цандах, мөсөн бүрхүүл үүсснийг яаж байна гэх шалтгаанаар арилгахгүйгээр хөдөлгөөнд оролцох нь үзэгдэх орчин хязгаарлагдсны улмаас осол болон бусад эрсдэлт нөхцөл байдал үүсэх тул жолооч та хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцох, мөн хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа цагдаагийн алба хаагчийг хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг хүсье.